Hi guys. Өнөөдөр та бүхэнд өмнөх анимын үргэлжлэл 6 эпизодыг ярьж өгөхөр бэлтлээ. Хэдүүлээ анимдаа орцгоё. Манай хүн байга газар хараад байж адил нэгэн залуу охиноо дагуулсаар манай хүнийг оюун ухаан түнгэж дууцаар гараад ирнэ. Акирач босох гэсээр ухаан алдав. Нээс ирэхэд үхэр тэрэгэн дээр явж байх ба манай хүнийг хэдний тосгоныхон маш их оюун ухаантай хүн бараг бурхан хэмээн шүтдэг. Гэтэл газар хөдлөлт болсноор манай хоёр шаллахаар ирсэн байдаг. Акира маань энэ хүнийг төрөхөөс өмнө байсан гэх ба овол гэх нэгэн байгууллага харж хандаж тушаасан байдаг. Манай хүн өөрийгөө зүүдэлж байгаа байх гээд буцаж унтас эрэхтэй зэрэгцэн тэдний гис зэрэх ба эхнэр нь халуун дотноор хүлээж авдаг. Манайд орой найр хийж Акира энэ дэлхийд улс гэж тусгаарлалгүй бүгдийг нь овол гэх нэгэн байгууллага хариуцж байгааг мэддэг. Тэдний нэгэн ч түүнийг овол хэлий гэхэд гэрийн эзэгтэй уурлаж түүнийг хэцүү нөхцөлд хаяхгүй хэмээдэг. Шүн болж нойр хүрэхгүй Акира тахтан дээр зогсож байтал нэгэн үл эмдэгтэй эмэгтэй түүнийг ажигласаар байдаг. Манай хүн ч маргааш бяцхан охиндоо тосгонд мэдээлэл зүйдүүлэх ба өнөөх эмэгтэй дагсаар л байдаг. Цааш явж байтал нэгэн баяр шиг зүйл болж байх ба Акира бяцхан охиноос асуухад энэ нь Элси буюу нэг төрлийн гэрлэлчиг зүйл байх ба хэдэн ч хүн ирээмхүүс хамаарахгүй болохыг мэддэг. Гэрийн эцтэй жирж түүнээс машин засаж чадахыг асуухад Акирач дорн засах ба энэ мөчид түүний гэр бүлийн нэгэн оолынхыг авчирсан байдаг. Ахлах ихнийг хамраас өгсөн гар ирж хүчээр авч явхад эсэргүүцсэн гэрийн эзний хөл рүү буудаж тамалдаг байна. Яг чаргагүй болж Акира гэрийн эзэн битсэн охин гурав явдаг. Тэднийг буухад ахлах нь тосгоныхныг аал гэж хүмүүстэй тушаадаг. Манай битсэн охиныг алах гэх тэр мөчөд Акирагийн чихэнд чимээ сонсогдож хорж байсан шингэлгийг эвдэлдэг. Гэтэл Акирыг нууцаар харж байсан эмэгтэй гарч ирж ахлахыг нь нэстэл өшгөлнө. Акира чин болохыг нь асуухад хэрвээ нэг хүслийг нь биелүүлвэл чамайг болон энэ хоёр үнийг аврыг хэмэдэг. Акирач зөвшөөрөхөд эмэгтэй бүгдийн өстө ихэж тавина. Харабарэ бого баран карате о чамаг дэрэн гэрэн дорог тойрон дорог тэмэг гэсэн цогж байгаа цусан гож болдог гэдэг жигэ дараа сонсох гэдэг баруун дэгэ бахарсан болдог гэдэг үгүй ч миний хамаа энийг халаад иди ээж нэм аавны мо тогж өнө тийг намайг хаад яваад байвал бүгд дараа чамаг тэд чиг болгоно намайг диги жоо дээр дэрэг баран гэрэн чамаг дөрөн түг дэг би болсон дөрөөр ийм болон тагцэг нэрэ дөрөн зарайрын нүний орон дэсэг тусах бүдүүний горм над дээр үрдэр дам та би толгор дуулчихэр амталтаа үнийг дэжиг би уран хатаа мэд бахай дууран ратата. Манай гол дүрч авруулсны дараа өнөө эмэгтэйг таваасаа байныг жаан дурдаг. Гэтэл нөгөө эмэгтэй юу нь таваасаа харин намайг юу гэрэ гэж өөрийгөө танилцуулдаг. Энэхүү бүх зүйл дуусны дараа юу гэрэж ирж Акиратай ярих ба түүний хүсэл нь Акиратай гэрлэх болж таардаг. Манай хүн санахгүй үнтэй юу яриад байна гэд гисээр хамт яв. Тэгээд буцаж тосондоо очиод энд байх нь хүмүүс аюултайгээд манай хоёр хамтарч замдаа гардаг. Энэхүү явж байтал таваасаатай минь адил хоёр робот манай хоёр илүү дээр. Манай хоёр нуугдж байтал манай жижигхөөхөн гарч аргалаад Акирад олсон нэг буугавч өгөх ба эндээс нэгэн дууц урвс хуваасаа намайг битгий хэ. Цаг хугацаа өөртөө зарцуул гэсэн 200 жилийн өмнөх voice record байдаг. Манай үжицлэр унсан ч би амьд байгаа юм чинь амьд байж таарэ гэдэл хайрхантлуу явдаг. Манай хоёр цааш явж бас нэгэн гол дүрвэлэх зураг охинтой танилцдаг. Манай гурав явсаар улан дутасаж зураг охины ээж аав нь зурагт номын зохиолч байдаг. Тийхүү явж байтал хаанаас ч юм цэргүүд болон ирэм нь мэддэхгүй ахлах гарч ирнэ. Гэтэл манай зураг охин туршуул байж. Барихад тусалбал ээж аав хоёрын номыг өгнө гэсэн байж л дээ. Юугээрээ зөвхөн Акираг авч явж чадна гэд зүгтхэд Акира буцаж явна гэд юугээрээ чи яа харахгүй андроид юм а гэд хадуухан үг хэлээд буцдаг. Энэ хооронд зураг охин өөрт байсан хайр зурагт намааш даалгаж шоронд хоригдож байтал манай Хүлбатар ороод ирнэ. Манай хоёр цэргүүдээс зүгтээд бараг малтарлаа гэж бод юу ч босон шинжгүй гадаа хүлээж байдаг. Акира тэмцэлж цөхрөнгөө барах үеэр ээгүүрээ төвчлгүй ирж авардаг. Бүх зүйл дуусаж манай гурав цааш явахдаа нэг нь Акиратай гэрлэнэ гэж нөгөө нь Элси хийнгээд бараг хамт амьдраатахлаа. Гэтэл дүр солигдож нэгэн хөл толгонд олдохгүй хүмүүс 8 хийгч биш болоод дуус. Гэтэл нэгэн том гэр бүлийн хоёр байх ба гэр бүл нь өргөдөж тэр хоёроос өрхөнгөө байдаг. Тиймээс аав нь хурдан Элси хий гэж тэр хоёрыг өргөддөг ба тэр хоёрын Элси хурдан ийсэн нь толгойлогч болохоор юм. Энэ хоёрыг ч найр хийж дундаас нь Элси хийх үнэ айдаг. Гэтэл гай таарж эмэгтэйд Акира эртний хүн гэдгээ бариад өгчдөг. Акира нөгөө эмэгтэйтэй Элси хий гэж дарамтлагч яг үүний эрэхтэй гэр бүлийнхээ хүнд дайртай гэдгийг баригднаа бас. Гэтэл нөгөө залуу юугээрээ Элси хий гэж гуйна. Яг юу ч болоод байгаа юм. Гурвалжин дөрвөлжил юм болдог.
Юугээрээ Акираг хардуулахын тулд зөвшөөргөө. Акира ч бас тухалтаастай. Манай эд ч хоорондоо өрсөлдөөл баах юм болно. Гэтэл манай мафи хоёр нэгэндээ жогтоо булмаар айддаг аа. Орой бүгд хооллож байтал аав нь баахан хөмстө ороод ирлээ шүү. Юугүрэг маань андроид гэд мэдчихжээ. Өөртөө авахар шийдэж. Юугүрэг буудах гэж байгааг харсан Акира урд дурнарч зүрхэндээ бодволт. Юугүрээ жуурдаж бүгдийг нь 3 толгон дотор дуусгаваа гэж. Энэ удаагийн хэрэг дуусч мафи эмхтэй босс болж эрэгтэй түүнийг төшөөдлөгөөр болохоор шийдсэн байл. Ийхүү явах замаараа халуусны газар ороход хоёрын эмхтэй хэрэлдэх ба нэг нь нүдний шилд дарагдах гээд хэдиймэл байл. Ийхүү нэгнийгээ зохиход Акира маань санаандуу зөвхөлчнөө. Учир явдал тайлагдаж хоёрын эмхтэй маань хоорондоо элси хийсэн ба залуун зүгээр салгах гэж оролцсон байж таарч. Эмхтэй чир газрын эзэн байж таарад тэднийг өнгөө онолтгоо. Халуун рашаанаас гарсан манай хоёр ярилцаж Акира Товосыг асуух ба юугээрэж гол зүйлийг асуух болгонд нууцсан зэрэгтэй гэж хариусаар л байд. Гинэд хажуунаас нүдний шилд Товос аюугд босоод. Гэтэл тэр түүхийг ярьж өгдөг. Гэвч энэхүү түүхийг оовлох байгууллага түүхийн хуудаснаас арчиж хайсан байдаг. Энэ дайныг Товосгийн офсайд сервис буюу хүчирхэг андроид дуусгасан байдаг. Маргааш нь зураач өхөн бусдыг дагаж зураг зурхаар явах ба нөгөө хоёр маань тустай болцоор явд. Манай хоёр ч хөөрхөн болцоол нэг араст. Манай зураач өхөн хэдий жаргалтай зураг зурж байсан ч нөгөө хоёртой хамт болзон явах хүсэж жаахан гомдост. Энэ үед манай хоёрлоор дайрдаг хоёр эмэгтэй болон юугээрээ ихч дүүс болохыг мэдэж авдаг. Ийхүү тэднийг явах өдөр ирж нүдний шилд маань аялал нэгддэг байна. Тэд явн явсаар нэгэн хотод ирж маш том номынсан болох нэгэн газар руу орох ба манай нүдний шилд тентгийн номыг хариуцдаг хүнтэй жанжан хийгээстэй. Их л хүүхэмсэн юм шиг байна. Гэтэл найр харган бүтлгүүдэж манай эдийн өмнө үеийн нууцыг мэдэх арга бүтлгүүддэг. Гэвч гарч ирэхдээ манай нүдний шилд нууц ном хадгалдаг өрөөний дэлгүүрийг авсан байх ба ийхүү энэ аним маань 6 дугаар эпизод дуустав. Энэ үртэл ад явдал 6 цэнгэлтэй байсан ч үлдсэн 6 анги маань алаан хядаан, урвал цөхрөл бүх зүйл удахгүй болмод маш олон эргэлтийн цэгүүд гардаг билээ. За тэгээд үлдсэн 6 ангийг үзэх хүсвэл лайк болоо subscribe дарж дэмжээрэй guys. Миний ихний том зорилго бол одоохондоо 1000 subscribe хүрэх байгаа. Үзсэн хүмүүстээ баярлалаа.